Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путиний бүгдээр Швейцарт улсад хийсэн ажилтаа зэрэгцээд дэлхийн нөгөө болонд буюу Америк төвд Куба улсын удирдагч асан Раул Кастротой холбоотой нэгэн сонирхолтой үйл явдал өрнөж байна. Америкийн нэгдсэн улсын Флорида мужийн холбооны прокурорын газраас Кубын удирдагч асан 94 настай Раул Кастрод яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд энэ нь 30 жилийн өмнө буюу 1996 оны 2 дугаар сард болсон нэгэн эмгэнэлт үйл явдалтай холбоотой. Тухайн үед Кубаас дөрвж буй иргэдийг авардаг аврагч ахын дүүс байгууллагын 2 жижиг онгоцыг Кубын цэргийн нисэх хүчний сөнөөгч онгоц буудаж устгасны улмаас 4 хүний ам өргөцсөн юм а. Халдлага нь Кубын агаарын хилээс гадуур олон улсын агаарын зайд болсон болохыг олон улсын байгууллагууд дараа нь нотолсон. Кубын эрх баригчид хүч хэрэглэхээс өмнө ямар нэгэн анхааруулах дохио өгөөгүй нь хэргийн ноцтой байдлыг улам хүндрүүлжээ. Ялах дүгнэлтэд тухайн үед батлан хамгаалах сайдаар ажиллаж байсан Раул Кастро өөрийн биеэр тушаал өгсөн бөгөөд эцсийн шийдвэрийг гаргахдаа тухайн үеийн Кубын удирдагч байсан Фидель Кастротой зөвлөлдсөн гэх мэдээ байдаг. Үрдэн байцаалтын явцад Кубын хэдгний сүлжээ хэмээх тагнуулын байгууллагын явуулсан хилэнц ажиллагааны нэг хэсэг нь байсан ил болсон. Харин Кубын гадаад хэргийн сайд Бруно Родригес Парила Америкийн нэгдсэн улсын Флорида мужийн энэхүү шүүхийн мэдээллийг улс төрийн зорилготой хууль бус үйлдэл хэмээн эрс няцааж тус байгууллагыг агаарын хил удаадараа зөрчсөн террорист бүлэгл байсан гэж мэдгдсэн. Энэхүү эрүүгийн хэрэг нь Америкийн нэгдсэн улсын зүгээс Кубын дэглэмийн эсрэг явуулж буй нөхөрсгөөр эзлэх бодлогын нэг хэсэг бөгөөд Кубад газрын тос экспортлж буй улс орнуудад өндөр татвар ногдуулахаа сүрдүүлж байна. Хэдийгээр хатуу бодлого баримталж байгаа ч далд дипломат тохиролцоо явагдаж байгаа бөгөөд Америкийн нэгдсэн улсын тагнуулын дарга Джон Ратклифф Гавана хотод өнгөрсөн саруудад 2 удаа нууцаар зочилж Куба улсын засгийн газарт 100 сая долларын тусламж санал болгож тус улсад үүсээд буй нефт болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдлыг арилгахад туслахаа амласан байна.